За сайн мэцхан уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. 49-р сургуулийн сурагчдын өрөө удирдах байгууллагын дарга болон Чингэлтэй дөрвөн хүүхдийн холбооны болон нийслэлийн хүүхдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр тус ажилладаг байгаа. Ерөнхийдөө бол энэхүү сонгуульт ажлыг энэхүү компанид ажлыг хийж байхад маань бидэнд яг ямар хөө асуудал тулгардаг вэ гэхээр хүүхдийн оролцоог дэмжиж ажилладаг байгууллагууд маш цөөхөн байдаг. Ерөнхийдөө бол манай нийслэлийн хүүхдийн холбоо нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх холбоо гэж явдаг. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх холбоо гэж явдаг мөртлөө нийслэлийн хүүхдийн төлөө газраас дэмжиж ажилдаггүй биднийг ингээд бид ийм үйл ажиллагаа зохион байгуулах гэсэн юм аа. Ингэх гэсэн юм аа та бүхэн энэ дээр туслаач гингүүт энийг чинь гарахгүй энэ чинь айгүй жижиг асуудал хам жижиг асуудал дээр эхэлж болохгүй гэж хэлдэг байхгүй юу? Хүүхдүүд сурагчид яаж томчуудын хүрээнд шийдэж чадах юм бэ тийм үстэй. Бүр том засгийн газрын хэрэгжүүлэгч ангийн төлөв тэгж ярьж хахад нэрээ арай л дэндүү байгаа байхгүй юу улс төрчид маань. Тэгээд би бас тэрнээс гадна өөр нэг асуудлыг хэлэх гэсэн. Бид нар нийгэмдэр архичид гарч ирж байна, тамхичид гарч ирж байна, нийгмийн гажууд ихсэж байна гэж ярьдаг. Харин энэ маань болохоор хүүхдүүдийн сурагчдын тийм ээ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар маань алга болсон байна. Чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар маань ерөөсөө олдохгүй штэ гадуур. Тэгээ тийм учраас хүүхдүүд маань сурагчид маань өнөөдөр бисийн томж тоглож гин, тамхи татж гин, гадуур хүүхдүүдэд зодоо хийж гин тийм үү. Тийм учраас би ерөнхийдөө хот төвчлөлтийн хүүхдүүдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газрыг илүү төлхөө анхаарч ажилласаа гэдэг дээр саналаа зөвшөөрөх гэсэн юм аа.